Нар мэдэх их алдартай хүмүүс еврей гаралтай гэдгийг мэдэх үү? Альберт Эйнштейн, Билл Гейтс, Марк Цукерберг, Натали Портман, Роберт Дауни Жуниор, Скарлетт Йоханссон, Дэниел Дэй-Левис, Стивен Спилберг, Дэниел Рэдклифф, Жак Джилленхейл гээд тоо томчгүй олон еврей гаралтай алдартнууд байдаг. Эдгээр үндэстнүүд түүхэнд гоц ухаантай оюун ухааны потенциал өндөр байсаар ирсэн. Уг үндэст нь эртний Израиль улсаас гаралтай ба дэлхийд даяар тархан сувшиж, ялангуяа Европт хэд хаасайгүй тархсан. Нэг хүн ногт хөрөнгөөр еврейчүүд дэлхийд хол тасрахад тэргүүлдэг. Дэлхийн хүн амын ердөө 0.2%-ийг эзэлдэг бол Нобелийн шагналтуудын 22%, Оскарын шагналт найруулагчийн 30%, Харвард төгсөгчдийн 16% зэрэг маш олон шилдэг үзүүлэлтүүдээр тэргүүлдэг. Еврей хүмүүсийг мөнгө болон амжилт гэсэн нэр томьёо үргэлж дагаж явдаг. 19-20 дугаар зуунд еврейчүүдийн эд баялаг амжилт Европ даяар бүхэлдээ л тэдний гарт орж байсан. Ихэнх улсуудын том банкуудыг еврейчүүд л эзэмшдэг байсан ба улс төрийн нөлөө бүхий том хүмүүсийн ард ихэвчлэн еврейчүүд шийдвэр гаргадаг байсан гэж ярьдаг. 20 дугаар зууны энэ их амжилт, энэ их аз жаргал нь еврейчүүдэд тийм ч удаа үргэлжлээгүй ба тэднийг аимшигт ирээдүй угтаж байгааг ямар ч хүн тааварлаагүй байх. Дэлхийн түүхэнд хамгийн харгас нэрээ түүхэнд үлдээсэн хүний нэг бол яхаарахгүй Адольф Гитлер. Тэрээр 1933 онд засгийн эрхийг авснаас хойш еврейчүүдийг баг багаар хавчиж эхэлсэн. Тэднийг 1939 он хүртэл зарим нэг дэглэмүүдийг тогтоож, зарим нэг еврей хорооллуудыг устгаж, зарим тохиолдолд тодорхой еврейчүүдийг устгаж байв. Дэлхийн 2 дугаар дайн албан ёсоор Адольф Гитлерийн төрөмгийлэлээр эхэлсний дараа Гитлер холбоотнуудад дайн хийж байхын зэрэгцээ еврейчүүдэд дайн хийх нь нэн тэргүүнд мэд санагдаж байв. Олон сая еврейчүүд Европоос дөрвөн гарахыг хичээж бүгд л амьд үлдэхийн тэмцэлд хөтлөгдөв. Гэвч тэднийг 6 сая орчим өхөл хүлээж байлаа. 1941 оны сүүлээр 1942 оны эхээр Германы засгийн газар Европ дахь бүх еврейчүүдийг устгах шийдвэр гаргасан. Тэднийг эрүүл мэндийн байдлаас нь хамаарч 2 цуванд хуваана. Өшөд болон бие бэлдэрмөө эрүүл мэндээр тэнцэхгүй еврейчүүд хамгийн түрүүнд хорвоог орхино. Тэднийг газар дээр нь буудах эсвэл нэг өрөөнд оруулан бүгдийг нь хорт хийгээр утна. Харин эрүүл мэндээр тэнцэх ажил хийж чадах боломжтой насанд хүрсэн хүмүүсийг хорих лагер руу авчирна. Тэднийг галт тэрээр хөдлөгч зайгүй бөхчим чэнгэлэгт хон шиг дүүртлэн чихнэ. Хорих лагерт очингуудаа тэнд хүнд хүчээр ажил хийнэ. Зарим нэг нь аимшигт оршилтын золиос болно. Зарим нэг эмэгтэйчүүд хорих лагерын даргын үйлчлэгч болж хэдэн удаагийн бэлгийн хүслийг хангах хүртэл амьд байна. Ихэнх нь ямар нэг шалтгаанаар буудуулж өгнө. Бусд нь өсөж өгөх эсвэл өвчин шархаа дийлэлгүй нас барна. Хорих лагерт 6 сараас удаан амьд тэссэн хүн байдаггүй ч гэсэн еврейчүүд нэг цаг ч гэсэн илүү амьдрах сайхан гэдэг үзэлтэй улс. Энэ бол тэдний итгэл найдвараа гээдэггүй тууштай бууж өгдөггүй чанарын нэг. Харгас хэрцгий яргалаар алдартай шорон бол Аушвицийн хөдөлмөрийн хорих лагер. Энд хуваарлагдсан ирсэн еврейчүүдийг жинхэнэ тамал хүлээж байдаг. Энэ лагерт ойролцоогоор 1 сая гаруй хүнийг хөнөөсөн гэдэг. Нэг өдөрт 20,000 орчим хүнийг зөвхөн хийн камераар бүгдийг нь нүцгэлж оруулан хорт хийгээр хөнөөдөг гэвд тоо. Аушвицд өдөр бүр тасралтгүй цогцос шатаана. Тэндээс байнга гарч буй өндрийг амьд үлдсэн еврейчүүд үргэлж санаж байна гэцгээдэг. Амьд үлдсэн хоригдлууд хамгийн хүнд хөдөлмөр эрхлэнэ. Зарим нь үхлийн сахиусан тэнгэр гэгдэх Жозеф Менгелийн аимшигт туршилтуудын золиос болно. Тэр хүмүүсийн амьд тавих орилго тамлагдж өгөхийг харан таашаал авдаг нэгэн байв. 1945 оны 1 сард улаан армийнхан Аушвицийн хорих лагерт дээрэн амьтаа голтой үлдсэн хоригдлуудыг аварсан байдаг. Ойролцоогоор 7,000 хоригдол амьд үлдсэн ба бүгд ямар нэгэн өвчин эмгэг хоол тэжээлийн дутагдaltaй амьд тавьж байв. Дэлхийн 2 дугаар дайны үеэр дайнд оролцоогүй ч энгийн иргэд болох еврейчүүд нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр үхсээр л байсан нь харамсалтай боловч холбоотнууд дайнд ялснаар еврейчүүдийн үхэл 6 сая хүрээд зогссон юм. Хэрв нацист Герман улс дайнд ялсан бол магадгүй одоо еврей үндэстнүүд байх хэсэг нь тодорхой бос байх байсан биз? Тэгэхээр эдгээр алдартай хүмүүс ч төрж чадахгүй. Цаашид ч төрөн гарах онцгой хүмүүс үгүй болох эрсдэл үүсэх боломж бүрдэх байсан биз? Гэвч еврейчүүд энгийн хүнээс ямар нэг илүү гений нөлөө байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон ба зөвхөн тэдний тууштай байдал багаас нь хүүхдийн өсөх зарчим зэрэг хүчин зүйлээс шалтгаалж тэдний боловсрол тогтдог байна. Еврейчүүдийн гонигт түүхийн талаар маш олон кино хийгдсэн байдаг ба мэдээж алдарт еврей найруулагчид энэ том сэдвийг юу гэж зүгээр орхих билээ. Тэдгээр кинонуудаас хамгийн алдартай шилдэг бүтээл нь Schindler's List ба тухайн үеийн түүхийг хамгийн оновчтой бодит байдалтай нийцвэс сайн болгосон кино юм.
киног үзэх үед тасралтгүй төгшөр мэдрэгддэг. Энэ киног ярих юм бол уг бичлэг нь хэдхэн уршигтул магадгүй дахин нэг дугаар болгон оруулсан нь дээр баг. Мөн та Life is Beautiful киног мэднэ үстэй. Багада юуг ч ойлгохгүй хөвгөлтөө сайн авийн тухай гардаг кино гэж боддог байсан. Мөн ямар шалтгаанаар буулгаж өгснийг ч ойлгоогүй үлдсэн байдаг шүү бийч. Гэвч яг л Итали дахь еврейчүүдийг хорих лагер руу аваачиж яргалдаг байсан утгатай ба киноны уран дүрслэлээр хитрхи хөнгөн аз жаргалтай байдлаар төсөлсөн кино юм байлээ. Мөн Ани Франкийн Өдрийн тэмдэглэл гэдэг номыг сонссон байх. Энэ номыг одоо дэлхийн нийт уншсаар л байгаа. 13 настай еврей охин 2 дугаар дайны үед өдөр тутмын бүх зүйлээ өдрийн тэмдэглэлээр бичдэг байсан бодит хэвлэл юм. Гэвч тэр охин дайн дуусгын алдад харамсалтайгаар герман зүрүүдэд баригдаж хорих лагерт нас барсан юм. Харин та цойлогсод гэж Монголд нэлийн алдартай номыг харж уншиж л байсан биз дээ. Номын баяраар эсвэл номын дэлгүүр орохоор хүмүүс энэ номыг хамгийн авдаг байх. Энэ ном дотор л еврейчүүдийн талаар судалсан, тэдний амжилтын нууцын талаар дэлгэрэнгүй тайлбарсан байдаг юм билээ. Би бол харин саяхан уншсан ба миний хийж байгаа бичлэгийн судалгаан дээр нэлийн том оролцоотой байсан юм. За тэгэд бичлэг минь жоохон нурсан болов яасан бол гэдгийг мэдэхгүй юм. Анхаарал тавьж үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяр та.